Өнөөдөр ингээд магадгүй 26 оны хамгийн чухал нэг зүйлийг бид нэр хилцэж байгаа байхгүй. Улсын хурлаас баталсан хууль тогтоол хэрхэн биелсэн бэ? Хэрхэн хэрэгжсэн бэ? За яг энийг ярих болсон чинь яг энэ танхим дотор нэг ч сайд алгаа. Энийг хэрэгжүүлнэ гэж улс төрийн албан тушаал авсан нэг ч хүн алгаа. Төрийн нарийнууд байна. Төрийн нарийнууд бол төрийн албаа хаагчдаг шүү дээ. Хариуцлага хүлээх хүмүүс нь биш байхгүй юу? Тэгэхээр ер нь бидний алдаа л энэ байна л да. Монгол улс хууль багтсандаа биш тэр хідэн баталсан хууль тогтоол нь хэрэгжсэн үү? Хэрэгжилтэнд хяналт тавьсан уу гэдэг л асуудал шүү дээ. Тэгээ яг энийг нь жилд ганцхан удаа ярьдаг энэ үе дээрээ ингээд нэг ч сайд байхгүй. Бидний байж байгаа царай юм л байна. За тэгээ дээрэс нь энэ биелэлтийн тайлан бол яг үнийг хэлэхэд би өөрийнхөө стандартаар хэлье. Надад дэндүү гологдчихно. Нэр арайчтай л гэж хэлмээр байна. Ийм тайлангаар бид нар бүхэл бүтэн улсын хурлын институтын баталсан хууль тогтоолыг ингээд хэрэгжилтийг нь хянаж байгаад бол харамсаж байна. За өнөөдөр энэ хүснэгт 3 салбарын үнэлгээ яам тус бүрээр өнөөдөр боловсролын яам өөрийгөө 90% гэдэг үнэлсэн байна. Эрчим хүчний яам чинь 100% үнэлсэн байна шүү. Өнөөдөр тэгээд энэ яамдууд ажиллаад 100% хийчээд тэгээд өнөөдөр бид ард түмний амьдрал 90-100%-аар дээшилсэн юм уу? Ингэж өөрсдөө нэг хуурсан байдлаар явмааргүй байна. Ядаж албан тушаал авсан бол албан тушаалаа аваад асуудлаа хэрхэн шийдсэн бэ гэдэг биелэлтэндээ сайд нар өөрсдөө ирээд хариулах ёстой гэж бодож байна. За маш тодорхой хэдэн асуулт асуучих одоо. За одоо төрийн нарийнаас л асуух юм шиг байна. За энэ улсын хурлын тогтоолын биелэлтэн дээр энэ яг 5 толгой нүүрсний ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний биелэлт нь яасан юм бэ? Оюу толгойн 3 тогтоол бүгдээрээ байна. 19-21 оны тогтоолын 7 асуудлуудын 2 нь хэрэгжсэн гэж байна. Яг юуг хэрэгжсэн гэж байна? Тэгэхээр яг энэ хэрэгжсэн гэдэг үг хэрэглэгдэж байна л да. Яг хэрэгжсэн гэдэг нь тэр асуудлаар нэг хурал хийхээр хэрэгжсэн гэж тооцож байгаа юм биш үү? Асуудал болгон дээр хэрэгжсэн гэдэг дээр дүгнэлт тайлбарууд ингээд нэмэлтээр байх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор энэ тайланга цаашаага юу нь хэрэгжсэн гэж үзээд байгаа хэрэгжээ гэдэг нь маш ойлгомжгүй байгаа юм л да. Тэгэхээр бид нар энд хууль тогтоол батлаад байдаг. Тэр нь хамгийн гол нь хэрэгжсэн үү? Хэрэгжихдээ яг юу нь хэрэгжээд яг юун дээр гацчихад байгаа. Яг юу нь явахгүй болохгүй байгаа. Тэгэхээр энэ талаараа бас ингэж ярилцах хэрэгтэй юм л да. Тэгээд за дээрэс нь Эрдэнэс 5 хувьцаат компани хувьцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын бүгд хэрэгжсэн гэж байгаа юм. Энэ яг юу хэрэгжсэн болоод хэрэгжсэн гэж тавьж байгаа. За энэ тодорхой хариулт авъя энэ дэр. За энэний микрофон хариулт. Өөрийгөө танилцуулаад. За засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга мөхцөрөн байна. За тэгээд яг энэ асуудал дээр нэмээд бас манай ажил төр эрдэс баялагын яам хариулах байх. За оюутлогын улсын хурлаас оюутлоготой холбоотой 3 тогтоол гарсан байгаа. За 19 оны 92, 21 оны 103, 25 оны 120 дугаар тогтоол гарсан. За их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бол засгийн газар дээр үндсэндээ яг өнөөдрийн байдлаар бол 5 ажлын хэсэг ажиллаж байгаа. За мөн оюутлогын айлын талтай бол хилцээ их 3 баг бол ажиллаж байгаа. За үндсэндээ 103 болон 120 дугаар тогтоолын хэрэгжилтийн давхцлыг бид нар бол гаргаад за одоо 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн одоо өмнөх байгуулсан ажлын хэсгүүдийн удирдамжтэр бас нэлээд чиглэлүүдийг бол өөрчилж оруулж өгсөн байгаа. За 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бол нэгдүгээрт энэ зарим нь бол одоо өмнө хийгдсэн 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн
92 дугаар тогтоолоор бол оюутлогын төслийн гадаад хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцээрийн хүрээнд гадаад хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж бол хууль тогтоомжинд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд засгийн газарт даалгасан нэг заалт байгаа. Энэ нь бол 21 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум долларын өрийг 100% тэвлэх гэсэн асуудал байсан. За энийг бол үндсэндээ бол засгийн газар дээр төрийн эзэмшлийн 34% ногдох Эрдэнэс оюутлогын компаниас бол төлөгдөх энэ 2.3 тэрбум долларын өрийг бол 100% тэглэж тогтоолын хэрэгжилтийг хангасан гэж бол үзэж байгаа. За хоёрдугаарт нь бол 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан далдуурхан бүтээн байгуулалтын төлөлгөө мөн далдуурхан бүтээн байгуулалтын санхүүжилтийн нэмэлт төлөлгөөг хууль нийцүүлэн цуцалж хүчингүй олгох гэсэн нэг заалт байгаа. Энэний хүрээнд бол Эрдэнэс оюутлогын компаниас 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бол мөн Эрдэнэс Монгол компаниас 8 дугаар сарын 29-ний өдөр тус бол айлын талд бол мэдгдлээ хөргүүлсэн. За мөн айлын талаас бол буцаагаад 9 сарын 9-ний өдөр 22 оны 9 сарын 9-ний өдөр бол энэ мэдгдлийг бол буцааж ирүүлсэн байгаа. За энэний хүрээнд бол эдгээр баримтчгийг цуцалж хүчингүй болгох талаар их зүүн баримтчгийг байгуулж баталгаажуулах шаардлагатай гэж бол ингэж үзсэн. За мөн оюутлогын далдуурхан бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх гэсэн ийм заалт байгаа. Энэний хүрээнд бол 23 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бол засгийн газрын ажлын хэсэг энэ дарга тухайн Нямбатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дарга бол хөндлөнгийн аудитын дүгнэлтийн тухай бол оюутлогын компанид Eurogent засгийн группид бол хөргүүлсэн. За ингээд энэ хөндлөнгийн аудит бол хийгдээгүй. Үүнийг бол одоо удаа дараа бол шаардж байгаа. Аудит хийх шаардлага бол хөргүүлсэн. Ингээд аудитыг хийлгэхийг бол энэ 25 онд бол айлын талаас бол зөвшөөрсөн байгаа. За мөн оюутлогын төслийн гүний уурхай ашиглалтанд орж олборлолт эхлэх хугацаа буюу 23 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг бол гадаад хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж өөр өсгөхгүй байх нэмэлт. За гүйцэж хариулъя. Гэсэн заалт байгаа. Энэний хүрээнд бол оюутлогын компани бол төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа бол байнга олонхоор буюу 6 гишүүний саналаар бол энэ тогтоолоо батлаад яваад байгаа. Монголын талаас бол энийг бол нэмэлт санхүүжилт авах асуудлыг бол удаа дараа бол зөвшөөрөхгүй гэдгээр л явж байгаа. За тэгээд ер нь бол 103 120 дугаар тогтоолын давхцлыг бол бид нар бол гаргаад одоо энэ бусад ажлын хэсгүүд дээр нэмж удирдамжинд нөөцлөлт оруулаад ингээд ажиллаа явж байгаа. 120 дугаар тогтоолын хүрээнд бол сая шинээр засгийн газрын Монгол Улсын ерөнхий сайдын 59 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. 5 нөтх нь 5 юу гэлээ эрдэнэс 5 талаар гэлээ. 5 ордоор эрдэс байлгийн яам хариулах уу? За эрдэс байлгийн яам. Ажилтнууд эрдэс байлгийн яам. Тодорхой хариулъя. За Батнайрамл гишүүний асуултанд хариулъя. Ажилтнууд эрдэс байлгийн яамны хэн шинжилгээ үлдээд дотоод авралтын газрын дарга өндөр насан байна. За 5-7 нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр арга хэмжээний тухай 2018 оны 6 сарын 29-ны өдрийн 73 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор бол тогтоолд бол биржээр арилжуулах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж 2018 онд багтаан Улсын хурлд танилцуулах, шаардлагатай холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг боловсруулж Улсын хурлд өргөн мэдүүлэхэ гэдэг агуулгатай заагдсан. Биржээр ашигт номлолын бүтээгдэхүүнийг биржээр арилжуулах асуудал бол үе шаттайгаар бол биржээр арилжуулагдаад явж байгаа. Хамгийн сүүлд бол зэстээр бол биржээр арилжуулах тогтоол шийдвэрүүд нь гараа явж байгаа. За ажилтны эрс байлгийн сайдын 2025 оны 175 дугаар тушаалаар ашигт номлолын хууль болон түүнийг дагж өөрчлөгдөх хууль тогтоомжууд бол өөрчлөлтийн төслийг боловсруулад өнгөрсөн 7 оны засгийн газрын уралдаанаар за гүйцэж хариулъя.
Үнтэй холбогдуулаад болвол энэ ашигт хөлийн хуулийн өөрчлөлтөнд дагаж энэ биржийн хуулийн өөрчлөлтүүд болон холбогдох өөрчлөлтүүд бол орохоор бол байгаа. За Батнайрамдлаг гишүүнд бол энэ талаар бол тусгаалan бас мэдээллүүдийг нөгөө. Их хурлаар бол эх 7 хоногоос бол танилцуулагдах байгаа ашигт хөлийн хуулийн өөрчлөлтийг дагаж биржийн хуулинд өөрчлөлтүүд орж байгаа асуудлууд байна. За Батнайрамдлаг шүү тодорхойлцъя. За яг би энэ улсын хурлын шийдвэрийн биелэлтэнд бухимдаад байгаа. Энэ улсын хурлын хууль тогтоолын биелэлтийн ард нь эн чинь хэдэн их найдын татвар төлөгчдийн мөнгөний захиран зарцуулалтын асуудал яригдаад байгаа байхгүй юу? Татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах үүрэг нь гүйцэтгэх засаглал. Тэрүүн дээр хяналт тавих нь улсын хурал та, тий? Тэгэхээр энэ тайлан дээр тэгэхээр хариуцж байгаа улс төрийн албан тушаалтнууд байхгүй бол энэ хэдэн их найд төгрөгийн татвар төлөгчдийн мөнгө хэрхэн захиран зарцуулагдсан. Улсын хурлаас баталсан тэр хууль тогтоолууд хэрхэн хэрэгжсэн гэдэг чинь явж энэ улсын хурлын хувьд ч гэсэн засгийн газрын хувьд ч гэсэн үндсэн 5 асуудлын нэг нь шүү. Тэгэхээр өнөөдөр энэ асуудал дээр ийм хандж байгаад бол үнэхээр бухимдхийн аргагүй байна. Энэ дээр зарчим яриад байгаа. Нэмэлт 1 минут авчих. Нэг Батнайрамдлаг гишүүнд 1 минут. Тэгэхээр цаашдаа энэ их хурлын гаргасан шийдвэр хэрхэн биелсэн талаар тайлагнал бол ер нь бол олон нийтийн өмнө байх ёстой. Яагаад гэвэл татвар төлөгчдийн өөрсдийнх нь өмнө тэдний мөнгийг хэрхэн захиран зарцуулсан. Улсын хурлаас тэдний төлөөлөл ямар хууль тогтоонд батлаад байгаа тэр нь яагаад хэрэгжсэн, яагаад хэрэгжээгүйг яг ясам дээр ард түмэндээ тайлагнах хэрэгтэй байхгүй юу? Энэ дэндүү хангалтгүй явж байна. Хідэн төрийн нарийнаа урдаа тавьчаад тэднэр нэг гишүүдийн асуултанд нэг бүтэнсэн болоо хариулаа ингэж явж болохгүй байхгүй юу? Энийг бид нэр засахгүй бол үе ингэж аргалаад хэдэн салбарын яамдууд нь өөрсдийнхөө дүнэлтийг 92%, 100% гэд оруулж ирээд аргалаад өнгөрдөг байж болохгүй. Цаг хугацааг нь тулгаж ирээд хойшлуулагч боломжгүй өнөөдөр ийм байдалтай ингэж оруулж ирдэг бас маш том зарчмын хувьд алдаа шүү. Эднэрийгээ засах хэрэгтэй шүү цаашдаа.